За өдрийн мэндэ. За манай хөл сахиулах байгууллагын дарга нар ментал зуралдах гэдэг юм аа. Удаан тислээ, харлаа, үзлээ, сонслоо. Уушлаарай. Би бас хуулиар сурж нэрхцүү мэдлэг мэднэ. Тэг хэлмэгдэж явахдаа бас бүтэн жил эрүүгийн хууль судалсан. Өмнө нь яг хууль мэдэхгүй байхдаа алдаж онжсэн үе би. Аргаа ороод хуулиар сурж байна. Тэ. Та бүхэн санаж байгаа бол нэгдүгээр өвөл Шангрида дээр одоо нэг уул уурхай яамныхаа аригдчихсэн шүү дээ. Төсвийн мөнгөөр, олон нийтийн мөнгөөр шоудчихсэн. Засгийн газрын тухай хууль тогтоомж бүхий л одоо захиргааны актууд зөрчил аригтаа явжсэн биз дээ. Ард түмний амьдрал хэцүү байхад тэрийг болиулах гэж лайвдад очсон. За тэгэнгүүт тэрнтэй холбогдуулаад намайг одоо хинийхэн даалгавраар мэдэхгүй дуудаж байна. Би чадахгүй гэсэн. Би тэнд гэмтэр хийгээгүй. Ард түмнийхээ нүдэн дээр лайв хийсэн. За яг хуу лайвн дээр нэг ах ус октоо гарч ирээд над руу салаавч өгсөн. Уц булаах гэж оролцсон. Би зөрүүлээд одоо эндээс нь барьж байгаа буцаагаал тавьсан. Тийм л болсон. Тийм юмар ялдаг бол хүн болгон шоронд явна шүү дээ. За нэгдүгээрт тэрийг хай заяа. Ерөнхий газрын дараа болдоргаа. За хоёрдугаарт энэ Чингэлтэй дүүрэг дээр та бүхэн санаж байгаа бол би байгууллагуудаар бузар дарга нар ирлээ, хууль бус дарга нар ирлээ, стандартын бус дарга нар ирлээ гэдэг барилгын хөгжлийн төвийн даргыг лайвдад очсон. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна гэдэг. Удлаа хуцаад байгаа чи 14 даргатай байсныг 20 даргатай болгосон бүтцийн өөрчлөлт хийгээл төсвийн мөнгийг та нар цагдаа нарт очдог мөнгийг хууль сахиулагч нарт очдог мөнгийг хулгай шаахаас сууж ирсэн шүү дээ. Дарга нарын тоог нэмэх гээл тэ тэрүүгээр бас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэдэг. Уучлаар алдаагүй. Тэр хулгайч нар чи ажиллаа хийдгүй. Тэр дарга чи өөрөө бичиг цаасандаа дарагдсан ажиллаа хийж чадахгүй мэдхгүй юм чи яах юм? Мэдхгүй үнийг хөлж очиж томилсон юм чи яах юм? Тэднэртэйгээ асуудлаа шийд. Тэ. Тэрүүгээр байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэд Чингэлтэйгээс бас нэг нөхөр дуудаад байгаа. Зовлонтой. Иймэрхүү аагар шаагар юмар яах гэдэг юм? Заалт нь угаасаа нэг юу гэдгийг. Нэг 30 хоногийн баримтлаганд явуулчих газ сануулга шаачих гэдэг шиг байгаа. За тэгэнгүүтээ маань намайг бас нэг 3 дугаарт би лайвыг явж исэн санаж байгаа вахт 7-8 мянган үзсэн байсан. Бузруудын бузрыг дуудаад гар утас булаагаа явсан нэг нөхөр. Ой чи. Тэг миний гар утсыг нэг нөхөр булаагаа явсан санаж гинөө. Тэг булаагаа явсан нэг Чингэлтэй нэг байцаагч ирээд байгаа хөргөчээр мэдүүлэг өгөөд тийчгээд гарна. Одоо өндөө завгүй байсан. Тэг өчигдөр үл уржигдөр урнаатаа уулзсан чи намайг холбогдогчоор татчихин яасан гэсэн. Уцаа дээрэмдүүлээд булаалгацсан хүн очиж байгаад нэг күрдгнээс нь зулгааж байгаад уцаа авна үсттэй авсан чинь олон нийтийн газар танхаарсан гэж шааж чинь. За харъя уучлаарай. Чингэлтэй дүүргийнхаа прокуроруудаа уцаа дээрэмдүүлсэн холбогдогч болоод зодтолцсон болсон шааж яах вэ? За ингэж битгий бас хуулийг та нар уландаа гიშгээрээ хууль сахиулагчдаа ёстой уучлаарай. Лайв хийжсэн миний утсыг хүн дээрэмдэд булаагаа явсан. Тэр чин эрүүгийн хуулиар зөрчлөө биш мөн үү? Дээрэм танхаа гэдгээр эрүүгийн хуулиар зөвлөчлөх ёстой. Ойлгосноо? Тэгээ уцаа булаалгасан би бас одоо нөгөө зөрчлийн хуулиар 30 хоногийн баримтлаганд явуулах чинь гинэ. Ингээ аагар саагар юмар орилтгоо болцгоо. Заяа. Бол дарга та яасан? Над төсөөнөд байгаа юм уу? Таны над албан тушаал чинь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг юм тушаал, хууль сахиулах ёстой тушаал, шудраг ажиллах ёстой тушаал. Та бүр шудраг ажиллана гэд Монголын ерөнхийлөгчөөс генерал авсан хүн. Генерал хүн ингээд аагар саагар юмн дээр үүрэг даалгавар өгөө яваад байхгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр удирдах байгаа салбарынхаа энэ байгууллаган дээр арай дэндүү анхаар. Арай дэндүү байна. Харин орон байрны хулгайч, хүүхэд эмэгтэйчүүд гүсэргэлдэг хулгайч нарын араас явуулдаа. Цагдаа нараа бичгэн цаас үрээл ингээд надын араас шаргалтаа шаагаад байх бол ойлгосноо. Тий. Дээрээс нь авилгал авсан авилгалчдын араас яв. Өнөөдөр тэр Монголын төмөр замын дарга Батчуулан гээд хулгайч заяа. Замбрааг хулгайд эндсэн сошиалар явж штэ тий. Замбрааг хулгайд эндэж штэ. Монголын төмөр зам дотор аригтай байжсэн аригчдын би бичлэгийн фэйсбүүк дээр оруулсан штэ. 300-400 мянгаараа хүмүүс үзсэн штэ. Ягаад тэр аригчдад хариуцлага тооцох байгаа? Хөөш. Монголын төмөр зам дээр олон тэрбум төгрөгийн ажлыг 10% гүйцэтгэлтэй байхад мөнгөний олгоцсон байна. Давуу адил. Авилгалтай тэмцэх газрын тухай хуулиар эрүүгийн хуулийн 22-оор давуу адил. Тэгээд болохоор 90% ажлаа гүйцэтгсэн компанийн төлбөрийг 10% нь олгосон мөнгөний өгөхгүй гонжроо явж байгаа. Энэ бол давуу адил. Тэ. Монголын төмөр замын энэ төрийн өмчийн компани захирлууд хулгайч нарынхаа араас яваа. Тэ. Өнөөдөр улс яга өгчихгүй байгаа. Төрийн өмчийн компаниас нам дагсан бүлэглэл хулгайч нар хулгай хийгээд байна. Тэг хумслаад байна.
Тэдний араас явал да. Эрхэм дарганараа, генералуудаа, комиссаруудаа тэ над дээр л ахар сахар юм үүсэх гэж шагаадах болцоо. Уцаа дээрэмдүүлж булаалгачаад араас нь очиод уцаа авсан хүнийг хөөш хохирогчоор тогтооцсон шаалгүй холбогдогчоор тогтооцсон шааж чинь уучлаарай. Эрхэм прокурорудаа зөв прокурор шүүгээрээ Монголын прокурорын түүхэнд бас арай ийм юмаа дээрэмдүүлсэн очиод юмаа авсан хүнийг арай холбогдогчоор эрүүгийн гэмтрэг үүсэх гэж шаадаг түүх анх удаа гарах юм биш үстэ уучлаарай. Хараад байж та. За манчудаа тэгээд юмнаас айгаас өнгөрсөн дөө. Тий. Тэгээ би хэрэг хийсэн цагт тэртэргүй намайг хүчээр баримтлаа яваараа заяа. Хийгээгүй үед би хэн нэгний хууль бус дуудлагаар очихгүй. Хууль бус. Би хууль бус гэдгийг чинь нотлоод та нарт би холбогдох байгууллагад харин гомд гаргаа явна. Өмгөөлөгчөөр заяа. Тэгэхээр зарим нэг мөрдөгч нар дүүнрээ. Та нар хуулийн тангараг өргөсөн болохоос ганц нэг төр зуурын дарга нарт тангараг өргөөгүй шүү. Заяа. Хуулийн тангараг өргөсөн. Тэ. Дарга нарт тангараг өргөөгүй. Өнөөдөр ингээл дарга нар хууль ус үүрэг даалгавар өгөөл сүүлд нь та нар яах вэ? 7 сарын 1-ээр хууль ус үүрэг даалгавар аваад 5 цагта нэг 5 хүн буудаад алдсан. Үүрэг даалгавар өгсөн дарга нар зөв зүгээр гүйцэтгсэн албаа агчсан шоронд явсан шүү дээ. Тэ? Дарга нарт хууль ус үүрэг даалгавар өгвөл салаач өг заяа. Хууль нь тангараг өрг. Ингээ болоо юм байна. Тэ? Тэртэргүй би буруу зөв явж байгаагаа өөрөө бас нэг алдаж оноод яваад мэдэрч байна. Тэ. Хүний орчинд хүн алддгийг энддээ. За буруу зүрх ярих нь яах вэ? Ордонд байгаа намайг яг буруу зүрх ярьж ин энэ төр гэж ах шиг байгаа. Тэг уучлаарай би буруу зүрх яриагүй хулгайч нарын бузрыг хулгайч нарыг хулгайч гэх дуудахгүй өөр яах вэ? Хулгайч нарт хараал өрөөл хэлэхгүй өөр яах вэ? Навчнуудыг одоо өндөр Монголын төрөөс зайлуулмаар байна шүү дээ, тэ? Төрийн ордонд наа чи ёс зүг үйл гаргаад их хурлын гишүүн нь хотын дарга барьж аваад зодоод ингээд тонгороо байж. Та нар тэднийгээ шүү. Боловсролын аман тэр хэн билээ нэг Отгон Баатар гэдэг хулгайч өндөг шийдэл зөрүүлэл боловсролын сайдын зөвлөх нь дагц руу шаагаад авч ирсэн. Тэднэрт хариуцлага тооцоочтой. Хууль хүн бүхэд зөв хариуцлага тооцоочтой. Өөр яах гэдэг юм. Тий, ийм байна. За бол дарга ажлаа шудрах ээ. Магадгүй та мэдээгүй байж магадгүй. Та цагдаагийн ерөнхий газрын дарга Монгол улсын том генерал хүн. Тэ цэргийн генерал хүн. Тэ шудраг ажил хуулинд одоо та тангараг өргөсөн хүн шүү дээ, тийм үү? Өдөрж байгаа салбараа зөв ажиллавал нэг офицер нэг байцаагч гэхгүй анхаарал хандуул дэмжих юм дэмж хулгайч нарын араас яв. Тэ өнөөдөр Монголд энэ захимгийн тэрэг энэ хар тамхи дамаал заагаалцсан шүү дээ. Хар тамхичдын араас яв. Нийгмийн дахал болж байна. Тэ захим залилангуудын араас яв. Энд дэр араас явал та миний араас биш. Цагдаагийн байгууллагын бие үрэлтгүүн заримдаа бас өөрхий ажлын ачаал ихтэй байгаа. Тий? Ачаал ихтэй ба салбартаа газраа хулгайч нарын араас цаг зав гаргацгаа заяа. Тийм байна. Би цагдаа нарыг байнга хүндэлж байгаа ш, дэмжиж байгаа ш та би. Зун болгоо одоо тэгэл хөдөө гадаа явна, аял зугаалга ихслэн зам тавирын ослих гараад байна. Ирэл бичлэг хийгээд өгж байгаа. Хар тамхины эсрэг лайв хийгээд өгсөн биегээл явж байгаа. Цагдаа нартайгаа би энэ зөв юм дээр хамтарч ажиллана ш та. Одоо захим залилангуудын эсрэг би бас тэгэл лайв хийгээд хамтраад явъя гэж байна. Мөөрхийн мөрдөн байцаагч нарын нэрэл уулзаад явж штэ. Энэ мэтлэнгээр хамтраад явъя л та тий. Тэгэхгүй тэгээд нэг ахар сахар лайв хийсэн гэж манийг дуудаад хөрхийн байцаагч нарыг л цагийн нүрээд авах хэрэггүй штэ. Эрдэнэс Монгол дээр очиод лайв хийсэн. Эрдэнэс Монголын хэдэн хийцгүй хулгайч нар над гомдол гаргасан. Нөгөө байцаагч нар хэрэггүй хэргийг хэрэгсгүй болгоод хаасан. Ийм зузаан бичгийн цаас үйлдвэрлэж штэ. Хайрын байцаагчийн цаг. Хайрын бичгийн цаасны зардал. Тий? Миний бас цаг. Би бас сураад байна. Ардаа амьдралтай байна. Ялхнаа дүүгдтэй. Зав гарахгүй байна. Бузруудын араас лайв хийгээд бас явах га заримдаа амжихгүй байна. Бид нар Монголын төмөр замын бузрууд дээр очиод лайв хийх гээд үндэ амжихгүй шүү дээ, тий? Хийх лайв зөндөө байна. Нэр тоглоомчгүй. Энэ нийгмийн бузар булааг тэртэргүй уудлахын төлөө лайв хийгээ явна угаасаа заяа. Тий? За тэгээд манай авилгалын комиссаруудаа 5 толгойн төмөр замын дарга Бачуулууныг шалгах. Би баримтыг авчиж өгнө. Уржигдэр наадах чинь тамгын газрын даргаыг чөлөөлсөн байна. Тэгсэн тамгын газрын дарга нь ингэж болохгүй тэгж болохгүй гэж шалтгаан шаардлага та өөрийнх нь бүх бузрыг мэддэг юм байна. За тэгээд 5 толгойн төмөр замын дарга Бачуулуу юу гэдэг гэж нэгэ 5 толгойхоо ярьж гин. Ажилч нь өөрсдөө ирээд надад яриад байна шүү дээ. Одны анхааралд оруулаад өгөхөд саяхан нэг аригчдын бисгийг үзчих утсан дээр гаргаад ирээ. Би нэг даваа мөнгө хэрдэн гэсэн пэйж дээр оруулсан. Төмөр замыг харигдчихсэн бичлэг нь лайвыг болгонд харуулдаг. Очиход амжихгүй шүү дээ.
Тэгсэн чи тэд нар ингээд цаагаараа энэ Бачулуун гэдэг энэ Монголын төмөр замын дарга чинь авилгалынхантай амар, авилгалын дарга нартай амар тэрүүгээрээ даам гэж штэ. Та нар яасан хувилдсан юм уу юу? Тэ? Хулгайс нарыг хаацаалгүйгээр та нарын нэрийг бариад байна. Магадгүй та нар хувилдаагүй байж байгаа байх гэж би ойлгож байгаа. Нэрийг чинь бариад байна. Бидний ард том хууль сайгуулах байгууллагын дарга байгаа гэдэг байгаа гэд төрийн өмчийн компани захирлууд хаацлаад азаргалаад даймжраад байна. Эдний араас явцаа ёо. Тэрнээс эдний төлөө боловсруудын лайв хийсэн гэд маний араас явах гэдэг. Одоо болоо. Бол дарга анх намайг надад дууган суулгаж байгаад гүйлгэж биш ээ. Чи даваа мөнгө хэрдэн гээд гүйлгээд ирэл рүү н орохоор нэг төмөр зам Монголын төмөр зам дээр харигдчихсэн хэдэн харигчингуудын бичлэг байгаа. Тэрийг харуулаад тээ. Бол дарга таны үед би хөш манай цагдаагийн байгууллага тэр үед цагдаа тушаалаар ажилтдаг. Та даргаар ажиллаж ирсэн. Тэр үед намайг хууль бусаар өрөөнтэй амгалан тайван байдал алдагдуулж намайг баримжилсан штэ. Тэ? Одоо яах гэдэг юм бэ? Болооч. Яг ганц нэг пост мастер хүүхдийн зууд дээр болсон зодооны хэрэг мэрэгчид юу юу ч үлээ таны хүүхдийн нэр яригадаад байсан тухайд постлцсан. Энийг төв сонсон санаад идэм үгүй юм уу? Би танд төв сонсон санахгүй байгаа шүү дээ. Болд генералаа. Болооч. Шаардлагатай бол би яваад очи хоёлаа сайхан лайваар уулзсан. Цагдаагийн байгууллага хэр ажиллаж чинь, яаж чинь, хийж чинь, Монголын гэмтэргийн гаралт хэр байна? Энтэй хэрэг тэмцэж чинь, яаж чинь, хийж чинь. Тэ? Миний туслах дэмжих юм байвал та нарыг дэмжиж өгье. Тэ? Тэгээ том генерал хүн байж чинь тэгээд иргэдийнхээ араас мөрдөн байцаагч нараа явуулаад яах гэдэг шантаачлаад байгаа юм уу? Зөрчлийн эргээр нь 30 хоногийн баримтлагаа шаачих гээд хамаагүй явсан ч яадээ. Яваад яах юм байхгүй шүү заяа. Гэсэн бас. Нэр шоронгийн амтангаас ч айхгүй хөөе. Битгий айлхтаа худлаа хуцаад энэ байцаагч нар явуулаад та. Хууль зөрчиж болохгүй шүү болд генерал ойлгосноо. Тэ. Ойлгомжтой шүү дээ. Би томтой ярина. Доогуур байцаагч нартай ярихгүй. Энэ бол дээрээс ирж байгаа чулуу гэж хардж байна. Хардах хэрэг надад байна. Зовлонтой юм бэ. Дахиад хэлье. Шангрила дээр лайв хийсэн гэж дуудаад ах. Ядаргаатай уулуурхай амны сайд дарга нар харигдчихсэн шүү дээ. Дотроос нь зогтуу нөхөр гараад ирсэн миний утсыг булаагаад салаавч гаргасан. Тэ. Тэгээ би тэр зүйлд нөргийг өгш настай хүн байна өөргийг гэж бодоод уучлаад эвдрэл явж байгаа шүү дээ. Тэр хүн чи эв савсарууд явж байгаа шүү дээ. Өгчүүл намайг маргааш навч шорон шахах юм байна л да гарууд. Тэ. Шангрила дээр уулуурхай амны эсрэг аригчдын эсрэг лайв хийсэн гэд дуудаад тань цагдаа дээр. Ямар овоо юм бэ За хоёрт нь уцаа будаалгацсан чинь уцаа авах гээд нотлцсон чинь нотлцсон гэд дуудаад байна. Уучлаарай хулгайч юм булаагаад дугтаавал ойноос нь очиод тэгээд жунгаагаад юм авдаг үсттэй зууралж байгаа л. Тэ тэр хулгайч тэгээ цагдаагийн байгууллага олооч үгүйч үү тэ. Тэгсний төлөө дуудаад холбогдогч болгоод ирүү үсгээ шааж чинь. Миний машины дугуйг хаглаад цонхыг зураад өөхөх гээд удаан цус асгацсан байсныг би бичлэгтээ дуудлага өгөхөд хөөлц хугацаа дууссан ингээ хааж исэн шүү дээ. Бол дарга таны үед зөөё. Яагаад тэр хулгайчийг хаад тэр үед би шоронд хэлмэгдээд орцсон байсан. Барилгын хөгжлийн төв дээр инженер бус заяо. Инженер биш, ерөнхий инженер биш заяо. Барилгын инженер биш. Стандартын шаардлага хангаагүй. Ардын намын нэг мөд тороод очсон байсан. Тэрийг ярваачаад ажиллаа хийхгүй байнгээд нэг дотор нь ажилтдаг хүүхэн зайлууд банкны зээл хөөцөлдөх гэсэн чинь юу лээ банкны орон сууцны зээл хөөцөлдөх гээд миний банкны тодорхойлт гаргаж өгөхгүй байна хаа гэд энэ ажил хийхгүй байна энэ дарга та ирээд бодит байдлыг харуулад өгөөч. Энэ сайхан инженеруудыг гутааж ийштэй гэд хууль бус томилгоог нь очиад лайвдсан. Тэгсэн чинь нөгөөдөл нь дуудлага өгсөн гинэ. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэд. Худлаа гуцаач тэр өдрийн хурлаар тэд нар юу ч хийдэггүй заяо. Очоод тэр хууль бус дарга та нар шалгаа яваач. Ягаар авилгалтай тэмцэх газраас мэрэгжлийн шаардлага хангахгүй хүнд бичиг гаргаж өгөө даргаар томилж идэв. Энийхээ араас явал да. Тэ? Тэг яах вэ? Намайг өшөө шалгаа явцаая. Ер нь би намайг мөрдөж байгаа юм байна, мөшгөж байгаа юм байна, тагнаж байгаа юм байна. За өмнө нь намайг үндсэн хуулийн заасан мөрдөн мөшг ажиллагааны журам алдагдчих хуулиар хууль усаар мөрдөн тагнаж хууль усаар ялсан шүү. Би энэ дэр чи дугаагаад байгаа шүү. Бас Монгол улс олон улсын хүний эрхийн гэрээ комисс ардчилсан улс орнуудад нэгдсэн орн шүү. Бид нар олон улсын хүний эрхийн комисс тайлан гаргаж өгдөө шүү. Би бас юм унш судалт мэддэг үний хувьд хэлчихье. Дуртайгаа чагнадаг, тагнадаг, дуртайгаа яргалах гэж худлаа янгалдаг ийм орн биш шүү. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан үндсэн хуультай Монгол улс шүү. Хулгайч нарт хууль гатуу үйлчлэх ёстой болсоолж хулгайч нарын бузрыг дууддаг, мань мэтийг янгалдаг, яргалдаг ийм орн биш шүү. За юм байна.
Төр баяртай. Тэ. Нэр арай дэнд чинь бол. Дахиад хэлчихэ. Шангиргал жангата лайв хийсэн гэ дуудаад байна сүхэн цагдаа дээр. Барилгын хөгжлийн төв дээр лайв хийсэн гэж дуудаад байна. Чингэлтэй дүүрэг дээр. Уцаа булаалгацсан чинь холбогдогчоор 30 хоногийн баримтлагаа шалгах гээд хойш. Уц булаасан хүн чинь уг нь эрүүгийн хуулиар явна штэ. Миний лайвыг явьжсэн 7000 хүн үзчихсэн уцыг булаагаад нэг нөхөр зүгтаасан штэ. Хойноос нь очиод уцаа авахгүй өөр яах юм би? Ийм гурван юм дээр цагдаа дуудаад ялчгнаад авах юм. Бойл очиж чадахгүй. Тэглэгээ баримтлаа аваа. Аваа яа би бас хуулиа мэддэг хүн. Өнөөдөр өгсөн бас түүхтийн марка аврыг наран хүүгийн хулгайч нарт би миний машины цонхоор миний хөлийг гаргаж ирээд годолцуулаад ардуур битүүг хөхнээс болгоод хүн дэвтэр гэмтэл өчрүүлж ирсэн. Хариуцлага тооцоогүй штэ. Монгораны наран хүү гэж хулгайч хүүхдийн бараг дотор гашаан дотор газар авцсан оовсалцсан аригтад байж байгаа нь үнэн штэ. Хятад бол тэр хулгайч цаазын ялтаа штэ. Тэ? Цаазын ялтаа штэ тэр наран хулгайч газрын лөө өрчин хулгайч Улаанбаатар хотын энэ Замбраагүй энэ газар олголтыг дамал зарсан хулгайчны мафийн гишүүн штэ тэр хулгайч чинь. Тэ? Тэгээ хүүхдийн барка аврыг лавьд явахад хар хувцастай бүрэн зэвсгэлсэн нин жандар ирээд намайг зодож нүдсэн Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан шийдээгүй штэ. Та нар миний гомдлыг шийддэггүй байлээ штэ. Миний гомдлыг шийдчихэд аль тэр 21 онд, 22 онд, 23 онд гаргасан гомдлыг шийдчихэд дараад намайг дуудаж чадах. За ёо. Тэ, юмд эрэмб дараа ээлж дараа гэж байдгийг. Дээрлэх нь гэхэд бас ингэж дээрлэж болохгүй хаа. Болдаргаа. Би танаас айж ичээд байгаа юм алга шүү. Таныг төрийн цагдаа, төрийн генерал цолыг цагдаагийн ерөнхий газрын дарга болчоод ард иргэдээ айлгаж ичээ гэсэн цолыг танд өгөөгүй байх шүү. Тэ? Төр суурил татвар төлөгчд бидний мөнгнөөс цалин авч байгаа төр дүүрийн албан тушаал штэ. Тэрийг нэг хүнээ айлгадаг, иргэдээ айлгадаг, азаргалдаг ийм албан тушаал гэж бодоод байгаа юм уу? Тэ? Миний ер нь гаргасан гомдол болгоныг удандаа гიშгэж хаасан. Яасан газрын лоорчин наран хүүгийн халаасанд орцсон уу? Манай зарим нэг цагдаагийн дарга нар би бүгдийг нь хэлэхгүй. Тэ. Нэр Монгол хууль ус юм зөндөө штэ тий. Тэр хүн дуудаал. Би ачиж байгаа юм алгаа. Тэ. Та нар миний өмнөх 21 онд, 22 онд наран хүүгийн тулгаас нар дээрхүүл зодуулж ирсэн энэ асуудлыг шийд. Гэхдээ тэр үтгийш сүйдээ надад хүн амны алуурчин шоронгийн хулгайч нар намайг UB паст нурагдааг байхад 24 оны намар бүлгээрээ тэр нэг ямар юм гэлээ. Ност имк тайванга хулгайч хааваас сонгон хайрхан дүүргийн хүүхэлдэйн чадрал дээр огтлт хийгээд 10 шоронгийн хулгайч намайг тэнд барьж авсан. Дараад нь UB паст бүр өргөж гаргаж ягаад зодсон. Дээрэмдсэн. Эднийг та нар яагаад ч хүсдэ би гомдол гаргасан штэ. Тэр үед алтан гэрэл хойцоо сайд байсан штэ. Яагаад та нарын шоронд хүн алж хүрээ талсан хулгайч нарыг болохоор бүлэг эрсдэв гэмтэр хийгээ явж яхад нь яаж чадахгүй толгойг нь илчээд би энэ дараа очив. Өнөөдөр Баянгол дүүрэг дээр UB палас ностын инх тайван ямар юм нэвлээ Чинбат илүү. Шоронгийн гяндангийн жинхэнэ мэрэгжлийн шоронгийн ялтангууд намайг ирэхэд гэхэд та нар яагаад ч вэ? Энийг шалгачаад сэргэж шалгачаад дараад нь намайг лайв хийснийг шалгацаа ёо. Тэгээ би яваад очив. Би яахгүй очино. Тэ. Тэр Шинбатыг би мэдэн штэ. Хөх хотын шоронд хүү алчаа байж исэн хулгайч штэ. Тэр хулгайч ирж намайг ирэхэтэлсэн. Эрүүгийн цагдаагийнхаа ноостын инх тайван Шинбат тэргүүтээ алуурчид шорон гяндангийн эрүүгийн элементүүд намайг ирэхэтэлснийг би гомдол гаргахад хаасан штэ. Тухайн үед би лайв хийжсэн штэ болдаргаа. Ой генерала. Наран хүү бүлэг эрсдэв гэмтэрэгтэн хулгайч нар намайг ирэхэтэлүүлж дээрэмдсэн штэ. Зодсон штэ. Энийг шалгал та бол генерала. Үгүй хэлсэн болгонтой тэмцээд ах юм уу? Тэ? За юм байна. Дахиад хэлье. Намайг шоронгийн хулгайчид эрсдэвтэлж, эргээдэлж, дээрлэхэж зодож нүдсэн. Энийг шалгасны дараагаар лайв хийснийг дараад нэрж одоо зөрчлөө иргэнэ. За ёо. Тэ. Хүүхдийн барка аврыгээд би хүүхдийн барка авраад өнөөдөр төрүүчээс нь оюутлахаа хөрөнгө оруулаад залгаа талбай болцсон хүүхдүүд маань тэрүүгээр алхаж яхад над баярлалаа гэж хэлдэг штэ тэ. Тэгэхэд наран хүү хулгайч чаа байна. Ууган гэрлэгээ турандаа халаасандаа ийцэн ууган гэрэл нь өрөөнд нь ариг садралаад угудраад баяж байгаа штэ. Эсвэл ууган гэрлийн гар хөлүүд над руу яваад байгаа мó. Тэ. Эсвэл нөгөө цагаан хүүгийн дүү хэм билээ. Нэг халзан толгойтой хорон давь.
Фермер наргуугийн дэнд явж исэн миний лайвер орж ирсэн тулгаач нар. Хөөш. Монголын цагдаа наргуугийн халаасанд орсон юм уу юу? Хүүхдийн паркын газрыг чөлөөд очие те. Ийм л байна шүү дээ те. Хаяа те. За дахиад хэлчихэ. Намайг иргэдэлсэн, янгалсан, зодсон, үдсэн шорон гандангийнхаа эрүүгийн элементүүдийг дуудаж шалгачаад хуулийн хариуцлага хүлээлгчээд дараад намайг лайв хийснээр хариуцлага тооцоё. Юм ээлжтэй, ээлжээр явдээ. Цаг хугацааны амдралраа явна. Заа ёо. Юм хугацаатай, юм ээлжтэй. За юм байна түр баяртай. За бол дарга анхааралтай хандуулаарай. За авилгалын дарганараа. Тэр төрийн өмчийн компани захирлууд чинь болог ард одоо хууль захилагч нар байгаагаар томроо даан байдаг гэж штэ. Би булзрын очиад лайвдад өгч болно. Тэгтээ би очихдоо одоо би байгууллагуудаар явахдаа нэг юм бодсон. Тухайн дүүргийнхэн цагдааг дуудаад заа ёо. Дуудлага өгөө 102-д. Авилгалын комиссарын дуудаад очиж булзрын дийлгэн. Тэгэхгүй бол намайг одоо хаашаа. Нөгөөдөл нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэд хусчин гэсэн. Иргэд мэд хэрхийнхаа хүрээнд төрийн өмчийн компаниудаар орж гарах нь бидний эрх штэ. Тэдний шорон ганта хаалттай төрийн тусгай байгууллага юм уу? Онцгой объект юм уу? Үгүй штэ. Өнөөдөр болсон болоогүй энэ төрийн өмчийн компани даргандар хулгай хийж энэ улс төрчдөд хандив өгж, хахуул өгж, тэднэрээр хаацалжуулж энэ улс оронд орж ирж эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт зарах ёстой мөнгийг тэд нар идэж уугаад тансаглаад гадаадаар зугаалаад өрн таран хийгээд та нар эдний араас яв. За юм байна түр баяртай.